үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгыг Эрх өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр халзан бүрэгдийн төслийн явцын талаар ярилцахаар зочин орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Хатагтай Цолмон халзан бүрэгдийн төслийн удирдагч ийм ирхэн байна. За баярлалаа. Ярилцлаганд урьж оролцсонд. Баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд дахин талархал илэрхийлье. Тий, за ингээд би зочноо та бүхэндээ бас эхлээд товч танилцуулъя. За Цолмон хатагтай шинжлэх ухааны технологийн их сургуулийг 2009 онд геологч мэргэжлэр төгссөн. За дараа нь Америкийн нэгдсэн улсын Ютагийн их сургуульд магистр геологч мэргэжлэрээ магистр хамгаалсан. За одоо бол Дэлхийн банкны уул уурхай ахлагч мэргэжилтэн цолттой ийм одоо манай тэргүүний бас боловсралтай бүсгүйчүүдийн нэг мөн байна. Тий. За ажилласан байдал нь ер нь бол ажлын гараагаа бол Energy Resource компани ухаан хотгийн одоо төслөөр геологчоос эхлээд одоо төслийн менежер хүртэл ажиллаж байсан юм байна. 2009-оос 2020 он хүртэл гэж байна. За тэгээ 20 оноос одоо энэ халзан бүрэгдээ төсөл дээр шилжиж ажиллаж байгаа ийм хүн байна. За ингээд хоёул ярилцлага эхлэе. За эхлээд мэдээж одоо энэ төслийн талаар яг зүгээр маш туйлын шуугантай ч гэсэн энэ төсөл маань яг юуны төслийн ямар ач холбогдолтой юм ч гэдэг юм уу те энэ талаар бас дуулж мэдээгүй бас хүмүүс байхыг үгүйсэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр хоёулаа энэ төслийн товч танилцуулгаас эхэлье гэж ингэж бодож байна. За халзан бүрэгтэй төсөл гэдэг маань одоо газрын ховор элемент гэдэг шин төрлийн одоо эрчим хүчний шилжилтэнд хэрэгцээтэй нэн шаардлагатай байгаа ихтлэгийг одоо ногоон болгоход нэн чухал хэрэгцээтэй гээд хэрэгцээтэй энэ шин төрлийн эрчим хүчний шилжилтийн түүхийг одоо нөөц байдлаар өөртөө агуулдаг ийм геологийн ордын нэр байгаа халзан бүрэгтэй гэдэг нь өөрөө. За төсөл болоод одоо яг юу хийгдээд явж байна гэхээр энэ бол одоо анх 1980 онд Оросын геологч одоо Орос Монголын хамтарсан геологийн ангил олж нээж илрүүлсэн ийм орд. Тэгээд тэрнээсээ хойшоо бол дандаа тасралтгүй судалгаа шинжилгээний ажил хийгдээд явж байгаа ийм төсөл одоо юм. За бидний хувьд гэх юм бол яг хувийн хвшил 2011 оноос хойшоо бол идэвхтэй халзан бүрэгтэй орд дээр зөвхөн хайгуул судалгааны ажил хийгээ явж байгаа. За эцсийн зорилго маань бол нөөцийг тогтоох, ордын нөөцийг эрс баялагын мэргэжлийн санд хүлээлгэж өгөх. Ингэснээрээ одоо Монгол улсын эрс баялагын сан арвижиж Монгол улс газрын ховор элементийн нөөц нь нэмэгдэх. Тэгээд одоо цаашлаад энийгээ хэрвээ одоо сайн боломжтой гэж гарах юм бол баяжуулах боломжтой, боловсруулах боломжтой ч гэх юм уу те. Ингээд байгаль орчин тэр нь хоргүй хөнөөлгүй гэдгээд гараад ирэх юм бол энийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлээр ажиллах боломжийг нь л одоо нээх гээд нөөцийг нь тогтоох, техник эдийн засгийн үндслэлийг нь боловсруулах, байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг нь хийх ажлууд хийгдээд явж байгаа л төсөл байгаа. За тий Оросууд 85 онд нийлээ гэж байна. Тэр улсуудын одоо тайланч гэдэг юм уу тэн дээр одоо анхны ямар үзүүлэлтүүд байна тийм ээ. Тэрийн та нар бүхэн аваад одоо эн чинь хэдэн жил болчихов. Энэ хугацаанд та бүхний яг хийсэн ажил юу байна тийм ээ. Одоо тэр анхны тэр мэдээллүүдээр нэмэгдсэн одоо хасагдсан ч байд юм уу тийм ямар мэдээллүүд байна. 85 онд Оросд анх Монгол орныг хамарсан агаарын геофизикийн зураглалын ажил хийгдэж байхдаа халзан бүрэгтэй орд нэг олдсон агаараас тандан судалгаа хийх байдлаар. Тандан судалгаа хийсний дараа болохоор яг газар дээр хийсэн ажил том багтай. Ганц нэг одоо дээж аваад тэгээд нөгөөхөө эрхүүгийн геохимийн лаборатори гэж нэрлэдэг баха тэгж санаж байна. Тэр лаборатори руу явуулаад тэгээд за ийм газрын ховор элемент гэдэг одоо химийн элементүүдийг л шинжилж байгаа шүү дээ тий. Тухайн чулуун дээрээ чулуул авч явал химийн элементүүд шинжилэн тэнгүүтээ химийн элементүүдээс одоо энэ лантаноидын бүлэгт байдаг энэ хачин сонин нэртэй энэ элементүүд энд агуулгдаж байна гэл эхний байдлаар прогноз судалгаа хийгээл явчихсан Оросын судалгааны ангил.
За тэгээд тухайн үедээ бол тийм лантаноидын бүлгийн элементийн хэрэгцээ шаардлага гэж том хомс байлаа шүү дээ. Байхгүй. Гар утас гэж байхгүй. Салхин сэнс гэж байхгүй. Цахилгаан автомашин гэж байхгүй. Тэгэхээр эн чинь эдийн засгийн эргэлтэнд орох орохгүй нь ойлгомжгүй байдлаар ингээд төсөл нь одоо тухайн үед ингээд зогсчихсон л юм л баггүй. За энэний дараа болохоор манай одоо Монголын үндэсний газрын аваар элемент корп гэж компани Mongolian National Railway Corp гэж нэрлэдэг компани бол 2010-11 онуудад бол хайгуулын ажил хийсэн байдгийг. За энэ хайгуулын ажлаар бол бид нэр ордын нөөцийг яг ашигтай бүрдүүр одоо яг ямар элемент байна вэ гэдгийг тогтоосон. Хичнээн хэмжээгээр байна вэ гэдгийг тогтоосон. Тэгээд эхний байдлаар одоо том хэмжээгээр дээжнүүдийг гадны лабораториудад судалгаагаар явуулж эхэлсэн. За тэгээд ямар ч гэсэн эхний байдлаар одоо нөөцийг нь JORC олон улсын стандартаар баталгаажуулж тэрийг Монгол улсын одоо MRC гэдэг стандарт руу хөрвүүлээд нөөцөө эрс цайлгийн санд анхны байдлаар хүлээлгэж өгсөн байдаг. Тэгэхээр манайх бол 11 оноос хойш л одоо яг энэ тун юу байна вэ гэдгийг олж нээсэн гэсэн үг шүү дээ. 15 жил болчихж байгаа байхгүй юу? Тэгээд 11 онд бол тэгж явж байгаа. Тэнгүүд тухайн үедээ хайгуу судалгааны ажил үргэлжлүүлэх одоо ногоон гэрэл хасаагүй. Яагаад гэхээр одоо газрын хавар элемент чинь бас дахиад зах зээл дээр дэлхийн зах зээл дээр үнэн унчихсан байхгүй. Тэгэхээр бид хэд бол хайгуулын ажлаа төр зогсоож агаад за зөвхөн одоо нөгөө прогноз байдлаар ингээд алсын судалгаанууд томхон дээжүүдийг одоо гадаад Германд ч юм уу лабораторид явуулах гэх мэтчлэнгийн юм дандаа судалгаа шинжилгээний ажил хийгээл минералогийн үзэх хэрэгцээг үзэгч гэдэг юм ажил хийгээл явж байгаад 21 оноос дэлхийн зах зээл дээр одоо энэ эрчим хүчний шилжилттэй холбоотой газрын аваар элемент гинт ингээл ихсэл эхэлж штэ хэрэгцээ нь 40-50% нэмэгдэнэ гэж одоо яригдж байна. Энэ үед нь л одоо хайгуул судалгааны ажил нь дахиад эхлэх боломжтой харагдаж эхэлсэн баггүй. Тэгээ энийг өргөжлүүлээд явж байгаа. За одоо бол тухайн үедээ бол яг ямар элемент агуулгаддаг нь ч ойлгомжгүй байсан орд одоо бол бид нар бол дандаа соронзонгийн түүхийд байнгын соронзонгийн түүхий, тогтмол соронзонгийн түүхийдүүд агуулгадж байгаа юм байна гэдгийг тогтоочихсан байна. За энэ тогтмол соронзонгийн түүхийдүүд бол цахилгаан автомашин хэрэглэгдэж байна, салхин сэнсэн хэрэглэгдэж байна тий. За бас одоо өндөр технологийн одоо дрон энтерт гэх мэтч хэрэглэгдэж байна. Дандаа энэ тогтмол соронзон чинь бол моторны эдангийн өндөр температур даадаг тий иймэрхүү болчиход байгаа. Тэгэхээр энэ бол ингээд цаашдаа их тийм дэлхийн нийтэд хэрэгцээтэй түүхий юм байна гэдгийг л харагдаад л ингээд л явж байгаа. Энэ нэршил дээр бас нэг асуулт байгаа маа надаа. Энэ бол таны мэдгүй асуулт шүү. Энэ зарим улсууд яриад байт юм л эрдэмтүүд энэ ховор элемент гэж бид нар энийг буруу нэрлэдэг байна. Тэгээ эн чинь бол нэг тийм ховор эд бишээ. Эн чинь бол бараг хаасаагүй байдаг. За нүүрсэн ч юм зүгээр тийм ээ. Тэгээ ховор гэд нэрлэчихээр л одоо эн чинь нэг энэ төслийн чинь эргэн тойронд ингээд нэг бас юу болох тийм үндэс болоод байгаа юм биш үү гэсэн нэг тийм үнцэг байна лээ. Зүгээр та энэ удирдагчийн хувьд яг нэршил дээр нь юу гэж боддог вэ? Одоо нөгөө нэг нийгмийн нэршлиг хүлээж авах тэгээд шинжлэх ухааны юу хоёр чинь хоорондоо огтлцохгүй байгаа нь л харагдаж байгаа шүү дээ. Rare earth elements гэж яг л англиараа тийм нэртэй. Англи үгээр орчуулга тийм. Байдгүй гэвэл байдаг. Одоо хөрсөнд байдаг. Тэгтээ одоо нэг цэг дээр одоо тодорхой хэмжээгээр энэ чинь 17 ширхэг элемент байдаг. Бүлэг элемент байдаг. Энэ 17 элемент нь заавал бүгдээрээ ч байхаалгүй 4-5 ч байж болно. Одоо манайх дээр жишээ нь 4 л байна те. 10 ч байж болно. Эдгээр нь ингээл одоо нэг цэг дээр ингэж нэг орд болоод л ингээл байж ах нь л жоохон ховор юм шиг байна. Тэрнээс шууд байж ховор гэдэг нэршил бол одоо тэмч яг тэр хүнд буух ч гэдэг юм уу тэр зөв одоо томьёосон нэр биш үү те? Биш л юм шиг л сонсогддог ер нь бол тийм. Одоо Монгол улсын хэмжээнд бол газрын ховрын ордууд зөндөө нэгдэж шүү дээ. Зөндөө нэгдэж. Судлаа шинжилгээний ажлууд нь одоо манайхаас болоод зогсчиход байгаа байхгүй. Тэрнээс биш бол зөндөө орд байгаа. Нэгдэн. Хөрөнгө оруулалт хэрэглэдэг бүр нэрсүүд явж л байт юм байх. Хөрөнгө оруулалт татах зөндөө боломжтой. Тийм байна тийм. Бага ордууд нь нөөц нь нэмэгдэн, нэмж ордууд нэгдэн.
За тэр та сая 17 элемент байдаг гэж сая ярьлаа. Та нуусын анхан шатны судалгаагаар одоо тэр 17-оос хэдэн одоо илрүү одоо үнэхээр одоо уурхай болоод цаашаа ажиллах тийм боломж харагдаж байна уу? Уурхай болоод цаашаа ажиллах боломж нь одоо бидний судалгааны дараагийн юмнуудаас харагдана. Одоохонд бол тийм хэлэх боломжгүй харагдаж байгаа. Ямар элемент нь байна? Тогтмол орон зөнгийн түүхийн эдүүд одоо диспрози гэж элемент байна, терби гэж элемент байна, паразиоди гэж байна, неодим гэж байна. Энэ дөрвөн элемент бол эдийн засгийн хувьд бол бас сонирхолтой байж болох ашигт хөрөмтлөл бүрдүүр үүсгэсэн байж болох юм байна гэж харагдаад байна. Миний мэддэг ганц элемент байт юм аа лити гэж одоо энэ нөгөө батарейнд гол үүрэгтэй байдаг. Тийм байна уу тэнд? Лити манад байхгүй. Байхгүй. За одоогийн байдал хоёлаа ярина. За энэ одоо ер нь миний мэдж байгаас одоо Монгол улсад хамгийн их хэл ам дагуулж байгаа одоо ийм л нэг уул уурхайн төсөл дөнгөж эхлээчгүй байхдаа ингээл одоо бөө юм болоод ингээл дууган шууран болоод ийм байдалд орцсон ийм төсөл. Энэ одоо яг юунаас ихтэй юм тийм ээ? Та бүгд ч одоо энэ нөгөө нийгмийн зөвшөлтчилж гэж хэлдэг ард түмний одоо нөгөө лиценз аваагүй ч гэж ингээд яриад байгаа юм. Та бүхэн ч одоо энэ юм эхлэхдээ энэ юм уу хийгээгүй юм аашийн? Хийсэн. Энэ тийм. Монгол улсад өнөөдөр тусгай зөвшөөрөл хэрхэн олгогддог тэр бүх процессор явсан. Тийм. Ашиг малтмалын тусгай зөвшөөрөл бол ерөөсөө олгогдохдоо сум орон нутгаас саналаа аваад аймгийн дараа багаас нэхэлдэг шүү дээ. Багаас нэхлээд сумаараа яваад аймгаараа ороод саналгүй гэдэг нь татгалзах зөвлөгөө гэдэг нь ашиг малтмалын засгийн газарт очоод тэгээд тусгай зөвшөөрөл нь явагддаг. Тэгэхээр тэр бүх процесс нь явагдаад хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөл. Тэгэхээр одоо иргэдээс санал аваагүй юм уу, иргэд зөвшөөрөөгүй гэж хэлбэл буруу болчихно шүү дээ. Өнөөдөр байгаа одоо чинь эн чинь 2000 жилийн дээхэн үеийн лиценз тий тусгай зөвшөөрөлтэй 2007 он төр байгаа. Тэгэхээр 2007 оны лиценз дээр зөвшөөрөл өгсөн багийн иргэн өнөөдөр байгаа багийн иргэн хоёр яхан мэдээж өнөөдөр байгаа багийн иргэн зөвшөөрөхгүй байгаа хэл та. Тэгэхээр тэр процессын асуудлыг л одоо ингээд лицензийн биш одоо нийгмийн лиценз авагдаагүй гэж нэрлэх юм бол буруу болчихно. Хоёрдугаарт нь нийгмийн лиценз гэдэг чинь өөрөө заавал одоо ингээд гар барилцаал нөгөө нэг тэврэлдэл хэлэхээр нийгмийн лиценз гэсэн үг биш л дээ. Ер нь бол тийм хүмүүсийн харилцаа янз бүр байдаг шиг одоо компани иргэдийн харилцаа ч янз бүр харагдаж болох нь шүү дээ. Ер нь бол үндсэндээ болохоор дэлхийд дээр нийгмийн лиценз чинь 3 үе шаталтай одоо ингээд нөгөө төслийн шатаас хамаараа 3 шаттай байна. За эхний үе шат нь бол одоо ингээд иргэд багахан эсэргүүцэлтэй. Тэгээд ерөнхийдөө дийлэнх нь чимээгүй ажиглалтын байдалтай байдаг. Энэ үе шат гэж байна. Тэгэхээр манай бол төслийн хувьд бол тэр үе шатн дээр л явж байгаа. Төсөл нь өөрөө угаасаа уурхай болоогүй хайгуул юм чинь тэр шатн дээр байх нь зөв. Тэгэхээр мэдээж одоо эсэргүүцэлгүй төсөл гэж дэлхий дээр байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр эсэргүүцэлтэй төсөл байж таарна тий. Тэгээд нэмэх нь одоо дийлэнх массын иргэд ингээд зүгээр ингээд чимээгүй ажиглаад хараад байж идэг. Энэ бол нийгмийн лицензийн 1-р үе шат байхгүй. Тэгэхээр 1-р үе шатн дээр л байгаа төсөл явж байгаа. За цаашаа яаж өрнөдийн тэгээд цаашаа тэгээд нөгөө одоо чимээгүй байгаа хүмүүс маань энэ одоо төсөл маань ашигтай, үр шинтэй гэдгийг ойлгоод наашаага одоо ингээд төслөө хамгаалж дуурахч гэдэг юм уу те компанитайгаа одоо юу лээ ханган нийлүүлэлтийн гэрээнүүд хийж эхлэх гэдэг юм уу байдлаар ингээд үргэлжлээд явдаг ер нь бол. Та бүхний одоо за 7 хонд та бүхэн чинь тэр нутгийн эрэхтэй ингээд өсөлцөөд ингээд байсан юм байна. Тэд нар тэр үед окей гэж яаж. За одоо тэр улсууд чинь зарим байхгүй ч гэдэг юм уу шинээр улсууд ирдсэн юм байна тэр нутаг дээр. Тэр одоо одоогийн энэ байгаа тэр иргэдтэй та бүхэн яаж ажиллаж байна? Энэ нөгөө нэг синхруулах, ойлгуулах ч гэдэг юм уу? Ийм ажиллагаа явж гин үү? Явж байгаа. Тийм. Манайх ч одоо үндэсний олон нийтийн радио телевизээр одоо хоорондын маргаантай байгаа асуудал нь 7 цагийн туршид нэвтрүүлэгдсэн одоо баг анхны төсөл баха да.
халзан мөрөгтэй нийтийн сонсгол хүртэл явсан Их хурл дээр сонсгол хүртэл явсан шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол гол яригдсан асуудал нь одоо нөгөө нэг ахтар цацраг байгалийн цацрагийг нөгөө нэг цацрагтай хортой гэдэг асуудлууд л яригдаад байсан. Тэгэхээр тэрэн дээр бол бидэд иргэдтэйгээ байнга ажиллаж байдаг ганцаарчлсан уулзалтууд, группийн уулзалтууд, багийн уулзалтууд ч гэдэг юм уу те. За одоогийн төвшөнд бол сошиал сайн хөгжсөн байгаа. Тэгэхээр сошиалор бол энэ таны мэдхүн хөтөлбөрүүд одоо нэвтрүүлгүүд, дрилнүүд бол байнга явж байгаа. Тэгэхээр бол бид нэр тэр мэдээллийг бол хангалттай өгсөн. За талуудын байр суурийг бол үндэсний олон нийтийн радио телевиз 7 цагийн турш нэвтрүүлсэн. Тэгээ шинжээч эрдэмтэд маань бол одоо ерөнхийдөө байр сууриа бас илэрхийлээд тухайн төсөл одоо аюултай, хортой гэдэг зүйлүүд төр яг шинжлэх ухааны тайлбаруудыг хийгдээд явж исэн. Тэгэхээр компани ч юм уу одоо иргэдтэй ойлголцохгүй мэдээлэл өгөхөөс илүү зүгээр миний хувь хүний харж байгаа өнцгөр бол мэдээллийн илүүдэлд орчихсон юм шиг харагдаад байна. Бүрөө тий. Одоо хитрхи их ингээд ихтэйд тэгээд ингээд нөгөө мэдээлэл нь цэгцгүй яваад тэгээд одоо хайгуул гэдэг маань сүулдэ ухах гэдэг үг рүү явж ороод тий ухчаан хүчил шахчаан гэдэг үг рүү явж ороод ингээд нөгөө мэдээлэл нь ингээд хитрээд эхлэх бас хэцүү л байдаг. Буцааж нөгөө тгээ ингэж нөгөө удирдах бас төвхтэл болж эхэлт юм байна л да. Тий. За одоо та бүхэн одоо энэ жишээ авах олон хуурхаанууд байна. Ялангуяа өмнө өөрөө ч гэсэн энэ ухаан удаг дээр геологч ус эхлээд ажиллаж исэн байна. Тэднээсийн арга дуршлаг тэр орон нутгийнхантай яаж үгэлээ олцож исэн тэр туршлага муушлаг юм хүмүүсийг одоо та нар судалсан байж үдэрх шүү. Яг тий. Тий. Тэгээд болохгүй байна уу? Үгүй. Тэд нар одоо яаж ажилласан анх тэр хэрэгттэй нэрээ. Үгүй яг орон нутгийн багууд том багууд ажиллацгаадаг тий. Угаасаа тухайн төслийг инженерүүд ажиллаа хийх боломжийг нь нөгөө талдаа нийгмийн асуудлыг хариуцж идэг мундаг зөвлөх мундаг одоо мэрэгчлэтнүүд хариуцаад ард иргэдтэйгээ одоо нэгдмэл зөвшөлтслийн байдалд хүрээд явдаг. За манай төслийн хувьд бол манайх ч орон нутгийн том зөвлөхүүдтэй орон нутгийн багтай, сайн багтай ийм төсөл баггүй. Яг уу мэдээж одоо эн чинь ингээд тухайн цаг үед эхэлжсэн цаг хугацааны үед бас нэг юм байна л да. Тухайн цаг үед эхэлжсэн төсөл өнөө эхэлж байгаа төслүүд гэдэг чинь хоёр ялгаатай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр ялгаатай байна. Яг уу одоо нийгмийн байдал чинь өөрчлөг, хүмүүс ч өөрчлөгдөв. Сошиал медиа, сошиал хөгжсөн байна тий. Сошиал медиа, лайв гэдэг зүйлүүд одоо нэвтэрч эхэлж байна тий. Энэ байдлууд чинь бол одоо тухайн төслүүдийн анх эхэлж исэн гарааны цэг нь өөр л харагдаад байгаа байхгүй. Манай төслийн хувьд ер нь дэлхийд даяараа эсэргүүцлэхүү төсөл гэж байдаггүй. Бид нар бол эсэргүүцлэлийг байх ёстой зүйл гэж хардаг. Ер нь ард түмэн айцыг нь ойлгоно, хүндлэн, ард түмнийхээ ёс зан заншилтай зэрэгцэн оршин тий. Энэ олон одоо эсэргүүцэл сошиал лайвыг ч бид нар хүлээн зөвшөөрнө. Ер нь ингээл чимээгүй болгож явах ёстой зүйл биш шүү дээ. Хүн үг хэлэх эрх чөлөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүйлүүд нь ингээд чөлөөтэй явж л байх ёстой. Тэгэхээр бид нар бол тэрнийгээ дагаад компани ч сайжран, үйл ажиллагаа сайжран тий. Тэгэхээр одоо нөгөө тухайн цаг үед өмнө 20 жилийн өмнө эхэлж исэн төслийн тэр цаг хайгуул хийгдэжсэн тэр цаг хугацааг манай одоо цаг хугацаатай харьцуулаад танах энэ хүмүүсээ дугаалгах болтгоо гэх юм бол бас буруу болох байхгүй. Бид нар бол энэ хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө хөндлөн шүү дээ. Энэ төслүүд. Энээс хойш ер нь уулуурхаан төслүүд ч дандаа ч ингэж явах байх. Дахиад шинэ орд нэгдсэн ч л ингэж л явах байх ер нь. Энийг хүлээн зөвшөөрөөд уулуурхаанууд маань одоо зэрэгцэн оршиж эхлэх хэрэгтэй ер нь. За тэгээд та бүхэн ингээд нөгөө одоо хэдэн онд за миний мэдж байгаа нь 2 жилийн өмнө ч юм уу яг ингээд нэг кемп байгуулад одоо яг нэг ажил өрнөж эхэлсэн баг тий. За тэр нэг кемп чи одоо миний санаж байгаа мэдхгүй нэг сармар ажил үгүй юу. Тэгээд нэг баахан улсууд дайрч орж ирэл эвдлэл хэмглэл та бүгдээ чинь зодол ингээд өгөөл явуулсан. Ер нь тийм халдлага одоо тэр танаа тэр кемп рүү хэдэн удаа болов ер нь? За 20 гаруй удаагийн халдлага байдیں۔ Оо тийм үү. Ямар амир юм. За одоо тэрний одоо эвдсэн сүгдсэн техник юм уу? За тэрний өртөг. За одоо ажилчдаас нь бас одоо гэмтэл явж авсан байдг юм уу? Тийм юм байна уу? Байлгүй яах вэ? Тийм. Одоо яг хуу мэдээж одоо энэ төслүүдийн хувьд бол 100% одоо энэ
Айцаас болж эсвэл хууль мэдхгүйгээсээ ч болоод юм уу иргэдийн одоо ингэж болдог гэдээ ойлгочихсон болно гэд хэлчихсэн ч юм уу те ийм зүйлүүд дээр бид нар бас тэр болгон реакцлаад байх хэцүү ер нь бол одоо бид нар эхний ээлжинд та нар ингээд хууль хүчний байгууллагад гомдол гаргадаг юм уу? гаргалгүй яах вэ? За. Хүнтэй холбоотой хүн бэртэж гэмтсэн гомдлууд бол зөв эснэ шүү дээ. Тэгэхээр хүн бэртэж гэмтэж байгаа гомдлууд бол байх хэрэгтэй. Ийм үр дүнгийн гэмтэд зүтгэсэн дээр бас чинь юу бий үсттэй юм чи. Тэр ч одоо тэрийг бол их хэмжилдэг юм байна. Одоо дараа ингээд ярих юм бол аюу хэцүү. Бид нар ашиг налтмлын хууль, ашиг налтмлын тухай хууль, байгаль орчны тухай хууль одоо зөвхөн цацраг төсөл рекламтахаас илүү бас ашиг налтмлын тухай хуулийг хүмүүст ойлгуулах, байгаль орчны тухай хуулийг хүмүүст ойлгуулах ажлуудыг аюу хийдэг байсан. Одоо бол дахиад одоо энэ одоо хүний өмч хөрөнгө сүйтгэж болохгүй, хүний биед халдаж болохгүй гэдэг хуулийг сурталчлах ажил ер нь компани ажлын нэг хэсэг болж хувирчаад байгаа. Тэгэхээр энэ бол их сонирхолтой юм явж байгаа л да. Энэ үедээ яг манай аж ахуйн нэгжийн үүрэг муу юм уу биш юм уу би мэдэхгүй. Гэхдээ одоо юм хийхин тулд одоо тийм өөр хүлээхээс өөр арга байхгүй. Таануусын юмс хийн ихтэй тийм. Тий. За 20 гаруй удаа халдлага болжээ. За тэнд ингээд одоо өөрсдөө тэр улстай ингээд нүүр тулж байгаа. Ингээд та бүхэнд одоо ямар харагдаж байна? Үнэхээр одоо тэр донд за 10 хүн, за 100 хүн гэж бодоход хэдэн одоо тэр нутгийн иргэд үнэхээр байдгийг тэр багийнч үед юм уу? Хэдэн одоо энэ Улаанбаатараас баах улсууд очдог болтой юм билээ шүү дээ. Тэр мэрийг та бүхэн одоо ингэж ялгаж харж байгаа байлгүй. Ялгаж байх тий. Бид нар ч одоо байнгын тэмцэлтэй нөгөө эсэргүүцлийн үетэй яг ингээд 100 хүн ч юм уу цуглалаа гэхэд бүрэлдэхүүн айгүй сонирхолтой шүү дээ. За одоо гол хүмүүс байна тий. Тэр нь нэг 7-8 хүмүүс л байдаг. Ер нь байнгын тогтмол хүмүүс угаасаа. За тэгээд тэрний дараа Улаанбаатар хотоос ирсэн гих мэтчлэн за нэг 4-5 хүний бүрэлдэхүүн явна тий. За үлдсэн хэсэг нь бол ерөөсөө одоо спектатор гэж хэлдэг шин үзэгч маягтай. Ер нь бол ажиглагч маягтай. Тэгээд ингээд нутг усаа хамгаалсангүй гэх тэгэхээр ингээд очиж нөгөө нэг нутг усаа хамгаалж ядчил чимээг үл зогсон штэ тий. Тийм л бүрэлдэхүүнтэй л байна. Тэр халдсан бүрэгтэй гэдэг маань тэр уулын нэр тий. Төслийн нэр. Уулын нэр нь ар хүрэн гэдэг бол. Өөр би тэгвэл чинь андуураад байдгүйсэн юм байна. Тэр уул нь тэгвэл одоо тэр нутгийн одоо тэр жижигхэн шүтлэгтэй ч юм уу юутэй ч юм уу тийм уул байна уу? Үгүй. Бид нар яг ялгаа байдаг л нэг олон улсын нэг л юм байна шүү дээ. Угсаатны зүүн судалгаа хийл гэж үзсэн. Ер нь альва хайгуулын үйл ажиллагаа явуулахаас өмнө археологи палеонтологи угсаатны зүүн судалгаа заавал хийх хэрэгтэй. Тийм. Төв угсаатны зүүн хүрээлэнгээр угсаатны зүүн судалгаа хийсэн. За аваа тахилгатай байсан, аваа бүх юмнууд нь тоотой, нэртэй бүх юмараа байгаа. За археологийн хувьд бол тэгэхээр нэг tangible гэж хэлдэг шүү дээ нөгөө нэг бит бус өв тий бит бус өвийн судалгаанууд дахин шүтдэг байсан аваа бүгд бол байгаа. Яг ар хүрэн уулан дээр дахин шүтдэг байсан аваа байхгүй. Геологийн анх халзан бүрэгтэй гэдэг нэр чинь бидний мэрэгжлийн геологч нарын хувьд бол одоо нөгөө 80 онд геологийн анги ахалж ирсэн ерөнхий геологчоос л өвлж авсан бидний төслийн нэр байхгүй юу? Энэ хүн тийм л нэр өгсөн байна 80 онд тий. Тэгээд бид нар чинь тэр нэрээ үргэлжлүүлээд авч явж бичиг цаасан дээр тэр нэрээрээ архивлагдаж хадгалагддаг учраас тэр нэрээ авч явах ёстой л хүмүүс байхгүй юу? Одоо замын дундаас нэрийг нар хүрэн гэдээ өөрчилчихлөөр нөгөө хоёр өөр орд чим шиг болоод ийм агуулга нөгөө утгагүй болоод эхэлдэг. Энд чинь би ч бас бид нар ч бас нэг геологийн мэргэжлийн ажил хийгээд яваад байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр нэг аав байсан, аав маань геологч аав маань нэр өгсөн. Тэр хүний одоо өгсөн нэрээр бичиг цаас нь явах ёстой орд байхгүй. Тэгэхээр тийм байгаа. Яг уулын халзан бүрэгтэй уулаас манайх бол зайтай хол байдаг. За яг халзан бүрэгтэй уулын орой дээр бол тухайн үед геодезийн цэг хатгаж исэн шонл байгаа. За. Аваа тахлага бол байхгүй. Өөрөө юу гэж бодож байна? Хэрвээ энэ одоо тэр
элементийн илэрч жишээлбэл тэр ард сууланд биш өөр нэг газар бүр хээр талд байг л дээ одоо тийм байсан бол бас л ийм байх байсан уу одоо тэр уул уснындээ нэрнийхтэй учир байна уу өөр юу гэж бодож байна юм. Яг нь нэр нь сүртэй сонсогддог асуудал байдаг баха зүгээр хувь хүний хувьд тэгж боддог. Хэвлэлээр ч их амархан баскет одоо нэрэнд өрдөгдчихдээ ш цоллуулчдаг штэ. Тэгэхээр нэрэндээ бас юм байдаг баха. Гэхдээ одоо тал дээр байсан ч бас талчин ч нэртэй л байгаа штэ. Тал газар байсан ч юу гэдэг говьд ажил хийж ах ч усны асуудал гэж л байдаг. Ер нь хаасаа гэдэг л та. Уултай газар ажил хийхэд уулны асуудал гэдэг юм байна. Тэр эсэргүүцээд байгаа за тэр Улаанбаатар хотоос ирдэг улсууд байдаг юм байна. За нутгийн бас нэг 7-8 хүн байдаг гэж байна. Гол этгээдүүд тийм ээ. Тэднүүсийн одоо хилээд байгаа тэрийг одоо та бүхнийг эсэргүүцээд байгаа гол аргумент нь юу юм одоо уул ус одоо мэдхгүй хордлого мордлого одоо юу голлоод идэв тэр улсууд. Ховроод идэг. Эхний үед бол цацраг гэж их ярьдаг байсан. Тий. За цацраг маань бол байгалийн цацраг одоо ингэж байшинд байгаа шүү дээ. Ажиллагаа тий. Тий. Энэ бол их ойлгомжтой болсон. Тэгвэл байгалийн цэцрэг маань дахиж эргэж байн гарч ирээд байдаг. Одоо нөгөө малын ургийн гажиг гарч ирдэг штэ. Хавар болгон түл гараал. Тэгэл тэгэхээр нөгөө ургийн гажигтай түл гарангуутал нөгөө нэг байгалийн цэцргийн асуудал байсгээл дахиж хүнэгдэж гарч ирдэг. Тэгэхээр ерөөсөө жил болгоны сэдв байхгүй. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс бол энийг иргэдтэй яг бүрчлэн уулзаад явхад маш сайн ойлгоцсон мэдж байгаа. Одоо ч нэрээ нэг цацраг гэж ярихаач орог бодсон байх шиг байна бас. Үгүй тэгээд цацрагийн үндслэл чинь нөгөө ургийн гажиг гэхээр ургийн гажиг ч өөрөө их олон шалтгаантай учраас шинжлэх ухааны яг юуг бол болчиход байгаа юм л да. Тэр нутагт нэг хавартаа нэг 1000 төлмөл төлөхөд ядаж нэгдэн нэг сони юм гарчил таараа шүү дээ. Тэр чинь байгалийн юу чинь тийм юм чинь. Тэгээд одоо яг сүүлийн жилүүдэд нэмэгдээд байгаа статистик байдаг яг манай төслөөс биш. Ер нь бол одоо уур амьсгалын өөрчлөлтүүд агаад 10,000-д 1 гэдэг нь одоо жоохон ойртоод байгаа мó л гэж зүгээр харагдсан. Гэтэ тийм том судалгаа Монгол орны хэмжээнд хийгдэх ёстой юм билээ. За цацраг гэж эсэргүүцдэг юм байна өөр. За одоо сүүлийн үед бол ус гэж их ярьдаг болсон. Хар ус нь бол хов тулаа аварна гэдэг ураа их гарч ирж байгаа. За тэр маань өөрөө хар ус нуур бол өөрөө Рамсарын конвенцэд одоо хамрагдсан одоо байгалийн хамгаалалттай бүс. Нуураас хэдэн километр вэ? 20 гаруй километр. Тий. Тэгэхээр бол дэлхий дээр одоо тэр чинь ховд гол урсж байгаа тий. Ховд голоос хаашна. Ховд голоос манайх чинь чанх зүүн тишээгээ 8 байна уу 9 байна уу тий. Тэгэхээр за тэгээ энэ хоёрыг бохирдуулах гэж байна гэж байна уу? Гэхдээ яг тэр чинь тэгэл одоо бохирдуулаад байгаа зүйл байхгүй шүү дээ. Тий. Төсөөллийн уурхай бохирдуулж гин гэж ярил л шүү дээ. Төсөөллийн уурхай, төсөөллийн хаягдлын сан дээр гомдол үүсгээд тэр чинь айцлахгүй юу? Тий. Нэг хий айц үүсэж штэ. Тэгэхээр энэ нөгөө нэг олборлолт гэдэг юм байдаггүй маа. Одоо хөхрийн хүчил шахна гэж одоо манайх тийм технологи хэрэглэхгүй тий. Энэ байдлыг иргэдэд ойлгуулах гэж хичээдэг байсан. Гэхдээ одоо сүүлийн үед бол аягүй ойлгомжтой болчлоо. Одоо эсэргүүцэгч гэж хүмүүс нэрлэж байгаа, босогч гэж нэрлэх байх. Манай хувьд бол тэр хүмүүсээ одоо сайн дурын хяналтын бүлгэн гэж харддаг шүү дээ. Тэгээ сайн дурын хяналтын бүлгэн бол тий шүүр ойлгомжтой. Тийм хяналтын бүлгэн бол ойлгомжтой. Тэндээ гэрээ байрчихсан манай төслийн талбайд өдөр болгон л одоо хараа сууж юм. Тэгэхээр тийм өндөр хяналтанд ор бид нэр хөхрийн хүчил уурхай олборлолт явуулахгүй л дээ ер нь бол. Тий. За энэ сая одоо хэдхэн хоногийн өмнө юм те энэ танаа дээр энэ эрдэс баялаг биш аж үйлдвэр эрдэс баялагын яамнаас юм шалгалт өгсөн байна лээ. Тэгээд тэрний дүгнэлт гарсан энэ яамны сайд амдны юм энэ өөрийнхөө сошиал хуудсан дээр бичсэн юмыг би уншаад өгчээ. Mongolian National Rare Earth Corporation (HKK)-гийн ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг явуулсан. Шалгалтын хүрээнд орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй. За нэг
хайгуулын үед нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй 2, нөхөн сэргээлтийн зардлыг боддоор тооцоогүй 3, дээж хадгалах агуулах байхгүй 4, өрөмдлгөөс үүссэн исламыг тусад нь ялгаж хайдаггүй 5, газрын хэвлийг ашиглах явцад аюул ослоос урдчлан сэргийлэх ослын үр дагаврыг сэргийлэх төлөвлөгөөгүй зэрэг 6 зөрчил илэрсэн тул газрын хэвлийн тухай хуулийн 54-р зүйлийн 2-2 дахь хэсэг төрийн хин шалгалтын тухай хуулийн 19-7 дахь заалтыг тус үндэслэн зөрчил арилгах хүртэл хугацаанд үйл ажиллагааг төр зогсоосон болно гэж байна. За ийм зөрчлүүд 6 ийм зөрчил яамны шалгалт илэрсэн байна. Энэ одоо ямар зөрчлүүд вэ? Ер нь одоо сая манай уул уурхайн салбарынхныг өөрийг нь зоргосон нэг ноцтой хэрэг гарлаа шүү дээ. Нэг хүүхэд осолддог сая тий. Нөхөн дөө. Хариуцлагагүй уул уурхайн үр өшиг ямар айхтар байдгийг харагдуулсан осол. Тий. Олон төслийн удирдагч олон захирал би энэ үдээс бол яг хэвс мэш нойрг онсон өдрүүд байлаа шүү дээ. Миний хувьд ч гэсэн одоо яаж байгаа л гэл өөрийн талбай дээр болцсон юм шиг л одоо бөхөндөж хонно шүү дээ тэр чинь. Тэгэхээр тэр нэг хүрээнд ер нь уул уурхайн хариуцлагыг сайжруулах төлөвлөгөө тус хяналт шалгалтууд Монгол орн даяар хийгдэж байгаа. За. Тийм. Тэр хяналтын нэг хэсэг манай талбай дээр бас ирнэ угаасаа. Тэгэхээр талбай дээр хяналт шалгалт явдгаараа явсан. За иргэдийн хяналтын бүлгэн маань хамтарч ажиллах хүсэлт тавиад манай компани татгалзаагүй ажлын хэсэг зөвшөөрсөн. Хамтдаа хяналт шалгалтаа хийсэн. За шалгалтаар бол одоо саяны тэр нөхөн сэргээлт гэдэг асуудал яригдж эхэлсэн. За нөхөн сэргээлт, цооногийн нөхөн сэргээлт гэдэг маань хамгийн гол нь би нэг юм тодорхой хэлье. Манайд одоо манайх бол ерөөсөө 7-8 см диаметртэй нарийнхан цоонууд өрөмддөг. Бид нэр тийм том дээж авч байгаль орчныг бохирдуулах хэрэгцээ шаардлага байна. 7-8 см гэдэг ч одоо нэг ийм л юм байна шүү дээ. Иймхэн сантиметр диаметртэй бүрийнх нь өрөмдөж дээж авдаг. Тэгээд тэр дээж авсныхаа дараа бид нэр цооныг эхлэхдээ бид нэр хоосон газрынхаа зургийг авч баримтжуулдаг. Цооногийн өрөмдөд дуусныхаа дараа амыг нь бүтэн хаагаад цементлээд тэрийгээ зургийг аваад баримтжуулаад тухайн жилдээ аж үйлдвэр эрхлэлийн яаманда хүлээлгэж өгдөг. Тайлангаа хайгуулын ажлаа ингэж хариуцлагатай хийгээд дууссан шүү гэд. За ер нь болохоор наадах тэр чинь ямар асуудал гарч байгаа вэ гэхээр 23 нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй юм уу? Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах санаачлагууд компаниас бол зөндөө хийгээд явдаж байгаа. Орон нутагт одоо юу гэж хэлэх юм бэ? Нэгэл нөхдүүдээс болоо. Манлайлал болтохгүй шүү дээ. Хэн манлайлах вэ? Ийм хэл авдаг юм чи. Тэр чи одоо нэг төрийн байгууллага цаатлаас нь төлөөлж хийх үү те? Тий. Тэгэхээр нэг тийм амлал аваад явах төрийн албаа хайгч болдохгүй байна. Хийж одоо айгаад байх юм уу? Тэр нутгийн иргэдээсээ за аймгийн засаг дарга дээр нийгмийн хариуцлагын гэрээг байгуулах ажлын хэсэг гарчихсан явж байгаа. Тэгэхээр чи саяхан нэг зурагтаар гарсан шүү. Би харсан нэг аймгийн засаг дарган дээр Ховд хотынхон театр тэм хааны улсуудыг цуглуулад юм ярьсан чинь тайзан дээр гарч ирээд нөө даргаагаа зодоод байсан шүү дээ. Тэр бол доо. Тийм учраас энэ нөгөө албан тушаалтнууд нь гэрээ хийж чадахгүй айгаад байгаа юм байна. Тийм үү? Тэр хүмүүсийн эрх мэдэл хүрээнд байгаа ажлаа төрийн ажил хийж байгаа хүмүүс хийн л дээ. Тэр хийх хэлбэл үү. Бид нэг компани зүгээс нь хийх юм аа шүү. Тэр өөрөөр тайзан дээр зодуулаад байгаа юм ч одоо хэцүү юм байна. Нөгөө талаас би тэр нэг цооногтой холбоотой юу гэ тайлбарлаж өгөх гэсэн. Энэ дээр хуулийн нэг ноцтой нэг юм харагдаж байгаа. Хуулийн чих юм уу одоо яг ойлгомжгүй нэг юм саарл бус харагдаж байгаа. Яг тэгэхээр тухайн үед бид нэр байгаль орчны хүн сэргээлтээ хийгээд аж үйлдвэр эрсдэлгийн амд энэ чинь 23 оны цооногуд байхгүй аль 23 оны цооногуд тэрнээс хойш манах өрөмдөж хаасан цооног байхгүй шүү дээ. Тэгэхээр 23 онд бид нэр хүн сэргээлтээ хийгээд хаагдаад явсан цооногуд маань өнөөдөр тэрийг маань одоо нөгөө нэг уран уурч чинь гэж нотлох гээд нөгөө хүмүүс ч очиод амсрыг нь цементийг нь чулуугаар зөксөөрөө таагалчихсан асуудал үүссэн байхгүй. Тийм. Тэгэхээр энэ ноцтой асуудал манай хувьд бол
Гэхдээ манай талбай дээр бол энэ аюулгүй. Яагаад вэ гэхээр нэгдүгээр манайх бүрэн хамгаалттай талбай. Байнгын харуул хамгаалттай талбай. Хоёрт нь бид нэр тийм нарийнхан цооног өрөмддөг учраас энд одоо ослоор гах нөхцөл нь эрсдэл нь хамаагүй бага. Тэгэхээр бид нар бол мэдээж хяналт шалгалтын үүргээ биелүүлээд явна бид нар. Нөхөн сэргээлтээ хийн. Гэвч хаа нэгэн газар хээр газар том диаметртэй өрөмдсөн цооногийн амсрын ямиг компани хүлээлгэд өгсөний дараа хэн нэгэн очоод эвдлээд онгойлгосны дараа хүүхэд тослтвол яах вэ гэдэг асуудал чинь ноцтой л асуудал байгаа байхгүй. Тийм. Гэхдээ танад бол тийм осолт гарах боломжгүй юм биш үү? Нэг ийм л манайх ч ердөө нэг эдийн диаметртэй цооног өрөмддөг HQ гэж одоо манай нэртэй. Ер нь гэхдээ энэ 6 төрлийн энэ зөрчилтэй та бол төслийн удирдагчийн хувьд одоо хөлийн зөвшөөрч юу зөвшөөрөхгүй байна. Зарим зүйлийг нь зөвшөөрж байгаа, зарим зүйл дээр нь бид нар яхаа мэдээж юу яамда тайлбараа бичээд явах бүхэн нээлттэй байгаа тийм. За тэгвэл одоо энэ юмнуудаа та бүхэн хизээ одоо энэ зөвлөмжийг биелүүлж энэ одоо зөрчлөөч гэдэг юм уу харилцсан байхын ер нь одоо та бүхэн хизээ одоо энэ төсөл маань явах болоо л гэж би асуух гэдэг юм л да. Гэхдээ яг бид нар зөрчлөө арилгаад тэгэл төрийн байгууллага ариа яаманда буцаагаад арилгасан байдлаа тайлбарнаа л явна. Тэгээд хизээ нэгдэх нь яамл гэдэг байна. Хугацаа хэлэх боломжгүй юм байна. Тэгвэл би хувийнхөө хувьд одоо энэ танай төслийг бушуухан эхлээсээ юм хумаа гаргаад одоо мөнгө төгрөг болдог болоосоо л гэж боддیں۔ Миний мэдж байгаас одоо энэ чинь Монгол улс чи одоо энэ гадны том зочин гэрчинд бүгдэнд нь амлалаа шүү дээ. Миний мэдж байгаагаар одоо Америктэй хамтарна газрын ховор элементээр Америкийн нэгдсэн улсаар хамтрахаар боллоо гэж манайхан ч одоо тэр гэрээ хэлцээрдээ оруулсан байна. Германтай, Японтой, Солонгостой мэдхгүй одоо энэ бүгднтэй л очиод амлаад байдаг. Тэгээд одоо энэ мэдгэж байгаа ганц төслөө ингээ эхлүүлж чадахгүй ингээд байгаад идэх байхгүй айгүй сонирм. Тэгсэн мөртөө гадаад энэ төр очихороо том яриад идэг манай дарга нар. Ийм одоо би бол яг та зүгээр иргэнийхээ хувьд л харж байгаа юм л да одоо тэгээд одоо чаддгаараа сошиал жоох юм бичдэг. Газрын ховор элементийн нөөц Монгол улсад эцэлэн тогтоогдоод баяжуулалтын арга аргачлалыг тогтоох энэ явц бол одоо тэгээд эрдэс байлгийн яаманда эрдэс байлгийн сандаа хүлээлгэж өгөх энэ явдал бол бидний хувьд бол их л одоо мундаг л их орончлол зүйл юм байгаа шүү дээ. Тэрийг л бид нэр хийж байгаа л компани. Тэгээд энэ бас их оронч гэдэг маань хэмбэ гэдэг бас тэр ойлголтоос хэцүү. Ингээд одоо аливаа юмыг эсэргүүцээд нураан яан өрн их орны хамгаална өрс шороо бохирдлоо гэдээ ингээд явж байгаа улсуудыг их оронч гээд одоо нийгэм маань тэгж яриад байгаа юм. Хий босхой шинээр юм үйлдвэрлэе тэмээ цэцгэлэн хөгжий гэд ингээ явж байгаа бүтээн байгуулах гэж байгаа улсуудыг болохоор одоо мэдхгүй хин чи одоо нэг л их хорлон сүйтгэгчд харагдуулах гэдэл одоо ийм л байдалтай л болцсон манай нийгэм. Тий их орондоо одоо бид нар ч одоо тэгээд их орондоо хайргүй муу гэж зөндөл хэлүүлт юм уу. Их орондоо хайргүй хүн гэж монгол хүн гэж одоо хаана байх юм бэ? За Мянгат сумын нутаг дээр байдгаа энэ төсөл маань Мянгат суманд одоо өнөөдөр байдал гэх юм уу ер нь ард түмний аж амьдрал ямар вэ? Бид ч Мянгат суманд байнга ажиллаж байна. Мянгат суманд мэдээллийн төвхтэй Мянгат суманд орон нутгийн төлөөлөгчийн газартай орон нутгийн баг маань байнга явж байна. Би өөрөө дөнгөж уржигдэр Мянгат сумаас ирлээ. Нутаг сайхан байна, тайван байна. Бороо хор ихтэй байна. За ашигт. Тийм бороо хор ихтэй байна. Айлууд хоошо шил рүүгээ гардаг нүүж байна. За. Тийм ер нь 100 шумуул ихсдэг. Харуус нуураад агаад шумуул ихсдэг. Тэгэхээр нөгөө шумуулаас цогтойгоо тоошоо уул руугаа нүгчдэг. Тэгэхээр айлууд бол дийлэнх нь нүүж байна. Яг хаалцан бүрхтэй хайгуул хийгээд хор цацаад эхэллээ гэж айдас байна. Тэгээ тэр болгонтой л тулж ажиллалаа. Ямар хор цацлаа гэж байна? Ямар хайгуул дээр ямар хор бах вэ? Тий. Тэгээ тийм айдас
тайл их ажиллаа иргэдээ. Ойлголгүй яах вэ? Мэдээж нутаг оронд хор цэцэж чинь гэвэл хин ч айлгүй яах вэ? Тэр энэ чинь 25 оны 9 сарын 23-нд гэж байна. Энэ улсын хурал дээр яг энэ төслийн талаар сонсгол болсон. Тэгээд энэ төслийг одоо цааш нь хэрэгжүүлэх нь зүйтэй, явуулах нь зүйтэй гэдгийг одоо Монгол Улсын засгийн газарт үүрэг болгож хариуцуулж өгсөн тийм тогтоол гарсан тийм үү? За энэ тогтоолоо хэрэгжүүлэх талаар засгийн газар маань ямар ажил хийж явах шиг байна? Одоо энэ чинь юу вэ? 3 сарын дараа жил болох нь шүү дээ энэ тогтоол чинь. Тий. Ямар ч гэсэн Монгол Улсын газрын аваар элемент бол нөөцөө тогтоох шаардлагатай халдсан мөрөгтэй урдын агуулгыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг тайлан шийдвэр гарсан. Хоёрдугаарт нь ураантай их болж ойлгогдоод байдаг одоо цаанаг өрөмтгөр хөхрийн хүчил шахлаа гэсэн зүйлүүдийг нөгөө хотоос очисон их оромч хүмүүс маань хийлээд байдаг. Манай хүмүүсийг айлгаад идэг. Тэгэхээр тэр хүмүүсийг бол холдуулж жоохон заавж өгсөн процесс болсон болов уу гэж хардаг. Уран биш. Энэ бол газрын хавар элемент гэж би яг хэлж өгсөн. Тэгэхээр тэр бол хамгийн том давуу тал байлаа. За тэгээд хайгуул судалгааны ажлаа үргэлжлүүлээд аваа явах нь мэдээж аж ахуйн нэгжийн үүрэг байлгүй яах вэ? Бид нар бол одоо гарсан тайлан шийдвэрээр үргэлжлээд ажлаа хийх гэдэл явж байна. За засгийн газрын бодлого ч гэсэн нэг зүгтээ байгаа болов уу гэж харж байгаа. Харьяа яам маань манай одоо хариуцлагыг сайжруулах шалгалтаа явж байгаа ч гэсэн тэрний нэг хэсэг байлгүй дээ. Одоо яг энэ нөгөө газрын хавар элементийн ч одоо нөгөө үн мөнс ч гэсэн эдийн засаг санхүүгийн хувьд одоо хамгийн тааламжтай үйл үг нь яваад байдаг. Бид нар одоо энэ дотор хэрэлдээд ингээд энэ тааламжтай үеэ ингээд алдаад сууж байгаа нь хэцүү санагдаж байна л да. Ер нь энэ хууль тогтоомжинд одоо тийм зүй заалт юм байдаг юм одоо улс маань ингээд тав өхнийг ажиллах юугаар эрхийн өгөөд лиценз өгөөд явууллаа тий. Тэр уурхайч гэдэг юм уу одоо тэр газрыг тав өхний одоо ажиллах боломжоор нь хамгаалагч гэдэг юм уу гадны дотны тэр халдлагаас хамгаалагч гэдэг юм уу тийм зүйл заалтын хуулинд байна уу? Ажлын хуулинд нь одоо байгаа штэ. Тусгай эзэмших ашиг малмлын тухай хууль байна. Юуны тухай? Ашиг малмлын тухай хууль. Тусгай эзэмших эрхийг одоо тэрэнд нь одоо ноцтой халдах юм бол одоо зөрчлийн тухай хууль бол эрүүгийн хуулиар явна гэсэн одоо тухайлсан заалтуудыг иш татсан хууль байгаа штэ. Ашиг малмлын тухай хууль маань. За тэгээд зөрчлийн тухай хууль явна. Тэгээд мэдээж одоо байдал хүндрэх юм бол эрүүгийн хууль руу явдаг л баг л та. Дийлэх асуудлууд бол одоо зөрчлийн тухай хууль юм да тий. Зөрчлийн тухай хууль ч одоо тэгвэл нөгөө нэг шорон моронд орохгүй зүгээр нэг торгол моргуулах юм болол өнгөрдөг тийм залтууд байна гол нь. Тийм торгодог залт байдаг гэсэн. Тийм баг тий. За та бүхэн 20 удаа халдлаганд ингэж яагаад хуулийн нэлтийн байгууллаганд хандсан гэж байна. Ялангуяа хүмүүсийг зод гэмтээсэн тэр талаар одоо хэрэг дөвг үүсгээд явж байгаа хууль дээр байгууллагад шалгаж байгаа тийм юм байна уу? Манай 23 онд харамсалтай зүйл болоод юу явсан. Манай ажилтан одоо бэрцсэн асуудал гарсан. Нийтлэл угаасаа ил зодуулсан шүү дээ тий. Тэр асуудал маань одоо Ховд аймгийн цагтаа тэр мөрдөн байцаалтын шатандаа л одоо ч гэсэн явж байгаа. 3 жил болж байна. 3 жил болж тий. Сая бас харамсалтайгаар бас ийм кейс үүсэж байгаа. Тэгээд би яхаа одоо энэ шалгаж байгаа юм чинь нарийн ширийн юм яриад яхав. Гэхдээ ямарсан ийм тохиолдол үүсэж байгаа. Тэгэхээр шалгагдчих байт юм байна. Тэгэхээр тэр хэрэг дээрээ бид нар бол гомдлоо үүсгээд явна. За бас нэг одоо харамсалтай юм нь компани за өмч хөрөнгөөс илүү тэр цооногийг одоо хаасан байсан цооногийг халтсан. Тэрийг буцааж онгойлгосон, нөхийг буцааж онгойлгосон асуудалтай бид нэр ноцтой асуудал учраас энэ дээр гомдол үүсгээд явна. Яагаад тэгэхээр энэ цаашдаа өөр уурхаанууд дээр хин нэгэн одоо эх оронч очоод суулжхаад
цементийг хаглаад нүхийг онгоолгоод осол үүсвэл хэний буруу гэдэг чинь манайх бол камертай байнгын харуул хамгаалалттай талбай. Өөр айлууд хээр төдөө өрөмцсөн цоонууд байгаа штэ тий. Хинч байхгүй газар байгаа штэ. Тэр бол ноцтой асуудал. Тийм ээ. Тэгэхээр тэрийг ингээд муу үр дагавар муу жишг тогтоохгүй тулд бид нар тэрэн дээр бол гомдлоо гэдэг. Би энэ өмнө уурхаанууд дээр явж үзчихсэн оюутлага за ER-ын юун дээр ч гэсэн явж үзчихсэн. Тэд нар чинь болохоор чинь өөр юугаа ингээд хөрөнгө мөнгө гаргаад ингээд битүү ингээд өргөс тормороор тэр том талбайг чинь ингээд яатсан байт юм байл шүү дээ. Ашаалтсан. Тэгээд тэр харуул хамгаалалт тэр юу болгон тэр бүтэг за тэр үүднүүдээр бол өөр нь тэр хорхоо шавж орохоргүй тэгж амар хамгаалсан байт юм байли. Одоо жишгэнч тийм байдаг байх. Тэгээд танах тэгж хамгаалаад тэгээд дотор нь юм хийгээд байж болохгүй байна уу? Одоо том уул штэ. Тэгэхээр ингээд тэр том уулыг бүхлээр нь ингээд хашаалах бас хэцүү байна нэгдүгээр нь. Уулан дээгүүр явдаг. Тэгэхээр уулан дээгүүр одоо үр өндөр уул штэ. Тэгэхээр тэр өндөр уулан дээгүүр хадан дээгүүр хашаалах нь ч одоо сайшаа ч юм болж байгаа. Тэр нөгөө яг 5 хүнд оногдсон талбай нь болохоор уул мөл өксөө явчихд юм уу те? Тэгэл байх манайд сошиал медиа чинь тэр үе юу штэ. Байгалийн тогтцсон л тэгж таарад байна л да. Тийм үү. Зөвхөн тэр нөө ашигтын талбайгаас хэтрүүлээд хашаалчих бол болохгүй юм байна тийм үү? Тэгэх их замшиж байна. Тэгэхээр хашаалах та нарын хувьд бол тэр байгалийн нөхцөл нь тэгж таарад байгаа юм байна тийм. Яг хоёрт нь бас эн чин нутаг орны хүмүүсийг бас ингээд нутгийн авчлаа гэдэг тийм гинтийн сэртгэл гэсэн ойлголт төрүүлэх цаг хугацааны хувьд боломжгүй байгаа байхгүй. Энд чинь ингээд хашаа яриад хашаалчлахлаар компани нутгийг авчлаа гэд өнөө маргаашгүй уух гэж юм ч гэдэг юм уу ингээд явчих мэдээллийн хувьд айгүй нөгөө нэг амд амтсан яриагаар хүмүүсийг айгүй их айц татуулдаг учраас тэрэн дээр нь бид нэр бас хүмүүсийг айлгамааргүй байгаа байхгүй. Тэгэхээр за яах вэ? Ойлголцоод явна тий. Ойлголцоод явахаас өөр аргач байхгүй. Тийм тогтолцоо байгаа. Иргэд чинь угаасаа хүчтэй. Иргэдийн хүсэл иргэдтэй нэг талдаа гарч ижил энэ төсөл явна шүү дээ. Олборлох ажил явж эхэлнэ шүү дээ. Тэрнээс өмнөх хайгуулын шатны зөвшөөрлүүд нь бол иргэдтэй зөвшөлтсөд лицензээ олгох энэ төр процесс нь бол явагдчихсан байхгүй. Тэр олборлолтын өмнө бол угаасаа тогтолцоогоор иргэд зөвшөөрөхгүй бол явахгүй. Энэ морхаа бол. Тийм. Би нэг сошиал дээр харсан юм тантай хуулцаа гэж утсан. Энэ ховдын цэгийн нэг сайт байдаг. Тэрний сэтгүүлч хүүхэн 5 цэцэг гэж хүүхэн байдаг. Байдгийн байна. Би танихгүй л дээ. Тэр саяхан юун дээр нэг юм пост хийсэн байсан. Тэр 2022 он билүүтэй 23 он жилөө ховд чинь нөгөө хөрөнгө оруулалтын том чуулган энтер болсон шүү дээ. Тийм бах тий. Тэгэхэд одоо тэр 5 цэцэг биччихлээ л дээ. Болормоо гэж хүүхэн ч одоо их хурлын гишүүн болсон тэр үед нөө аймгийн засаг дарга байсан. Болормоо чи тэр юу зохион байгуулна гэж алдан бүрэгтэй төслөөс чи хичнээн чигнүү сая төгрөг 100 сая төгрөг авчаад тэгээд тэр юугээ хийсэн. Тэгээд дараа нь одоо энэ төслийнх нэг улсуудыг чи тэндээс нөхөд туудаг чи хэмбэч илүү нэг тийм пост тэр бүсгүй хийсэн байлээ. Энэ үнэн үү те? Би тухайн асуудал дээр өөр гүйс хөдөлгөөр ажиллаж байгаагүй учраас хариулт төлөх боломжгүй тийм. Энийг одоо Ховд аймгийн 2 бүсгийн хоорондын л яриа юм байна шүү дээ тий. Яг албан бус л та тий. Тэгтээ тэр бүсгүй улаан цагаан ингээд одоо өөрийнхөө тэр ховд сайтн дээр ингээд худлаа мэдээлэл тавихгүй болов гэж би харсан. Ер нь зөвхөн миний ажигласнаар байна шүү дээ. Энэ ховдоос гаралтай ч гэдэг юм уу энэ их хурлын гишүүд за энэ болормоо байна. Тэр нөгөө хин гэж улсууд байгаа лээ танахнаас ч одоо энэ нөгөө сангийн сайт хийгээд байгаа Мөнхбаатар лөө. Мэд сайхан. Нэг юм блэ. За ямарсан 3 гишүүн. 3 эсрэг байгаа юм. За Бэмб
дорж биш одоо их хурлын дарга чинь бэмб цагт дарга бол нэг заач биш үгүйч биш ингээд нэг дуугаа байгаад идэм байлээ. Энэ улсууд чи одоо яг энэ орон нутагтай манлал үзүүлж одоо ажиллах хэвээр улсууд уг нь бол энэ төр засгийнхаа одоо ажлыг хийж байгаа улсууд шүү дээ тийм ээ. Энэ төслийн ач холбогдол үр ашгийг одоо хамгийн сайн мэдэх ухамсарлцсан энэ улсууд. Энэ улсууд яг яагаад ингэж өөрсдөө эсэргүүцээд идэв? За би бол олоодаа харсан. Яг уу энэ улсуудыг уулзч үзсэн үү та нар? Өөрсдөө танаа төслийнхэн уулзах байх уу тийм. Юу ярих юм? Ам дээр нэг юм яриа цаашаа хараад өөр юм яриад байна уу? Көнөр одоо үнийн л хэлэхгүй бол муухай шүү дээ нэр. Тим улс төр зөндөө биш шүү дээ. Тэр одоо нуугаад яад юм. Энэ төслийн асуудал одоо бидний зовлон манай зовлон гэдэг шиг хин нэгэн хүн рүү тохоод хин нэгэн хүнийг яах хэцүү дээ ер нь бол тийм. Иргэдтэй ойлгуулах ёстой, иргэдтэйгээ ажиллах ёстой гэдэг үнцгэл байгаа шүү дээ. Тэгэхээр бид тэрийг л хийгээл явахаас өөр. Та бол энэ улс төрчд бол хэр халдаахгүй юм байна. За энэ бол миний хувийн бодол байсан шүү дээ уучлаарай. За энэ ашигт малтмын тухай хуулийн шинжилсэн найруулах ч юм уу, за мэдгүй эсвэл зарим өөрчлөлт ч юм уу их хурл цаа өргөн баригчлаа тийм ээ. Энэ дээр одоо та уурхайч хүний хувьд, геологч хүний хувьд ямар одоо та бүхний ажилд цаад болоод байгаа энэ элдв юм арилах ч гэдэг юм уу та бүхний ажил тусуулахаар ямар шин заалтууд орж байгаа бол тань дээр энэ дээр мэдээлэл байна уу? Байх уу? Орон нутагтай бид нар ажиллахад хамгийн төвөгтэй юм одоо иргэдийн за би нэг өгүүлбэр хэлж танд сонсгоё. За 10 жил бидний амьдрал дээшилсэнгүй оюу толгой бүх юмны буруутай халзан бүрхтэйг цуцал гэж яриад байдаг байхгүй. Энэ өгүүлбэрээ би буцаагаад хэлээд та ойлгож гинүү гэдээ асуухаар ойлгохгүй. Өөртөө ойлгохгүй. Бүх юмны буруу оюу толгой тийм учраас халзан бүрхтэйг цуцал заа. Тэгээд 10 жил амьдрал дээшлээгүй нь яг асуудлын гол нь халзан бүрхтэй юм уу? Оюу толгойн одоо тэр сайн муу янз бүрийн юм байсан байлгүй дээрэн дээр нь тэгээд тэр нь халзан бүрхтэй буруу юм уу гэдэг асуудлууд яваад идэх байхгүй. Тэгэхээр эндээс бид нар юу гэж харсан бэ гэхээр нөгөө баялагын хувирлт нь шудраг бус байна гэдэг гомдлыг л иргэд яг ингэж илэрхийлээд байгаа юм байна гэж харсан байхгүй. Баялагын шудраг бус хувирлт гэдэг чинь компаниуд бол компани буруу биш. Гэхдээ компани руу дайрчих хамгийн амархан эзэнтэй хаягтай тий хин нэгэн хүн рүү юм уу дайрах хэцүү шүү дээ. Компани бол хаягтай яг байран дээр байж байгаа. Тэгээд нөгөө бүх юмны буруутай нь халзан бүрхтэй болно гэдэг чинь бас жоохон хэцүү л байгаа юм л да. Ер нь бол оюу толгойн буруу нь халзан бүрхтэй дээр их юм байна тий. 10 жил амьдрал сайжраагүй одоо эдийн засгийн бүх хүчин зүйл нөлөөсөн байгаа шүү дээ. Тэр болгоны буруу нь халзан бүрхтэй цуслах тий. За яах вэ? Цуцлчвал сайжрах юм уу? Цуцлчвал оюу толгойн гэрээ сайжрах юм уу? Баялагын шудраг хувирлт орж ирэх юм уу гэдэг чинь сонирн байхгүй. Энэ дээр зохицуултууд орсон байлээ ашиг хэмжээний тухай хуулийн дээр. Орон нутгийн тэр амнатын тэр ахиухан үлдээх гэдэг тийм. Ашиг хэмжээний тухай шүрний одоо нэмүртгийн албан татвар гэж нэмүү албан татвар гэж байгаа шүү дээ тийм. Энд чинь ашиг хэмжээний олборсны л яг тусгай татвар нь энэ юм байгаа шүү дээ тийм. Бусад одоо олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжийн бусад бизнесээс илүү өгж байгаа татвар нь энэ байхгүй өөр татвар нь энэ онцгой татвар нь. Тэгээ энээс олж байгаа юм нь орон нутгад ордоггүй тухайн сумандаа очдоггүй гэдэг асуудал байсан учраас энийг зохицуултыг хийж залруулга хийж байгаа. Тэгээд энээс цаашаа харахтаа бол дэмжиж явах юм бол цаашдаа үр өгөөж нь нутагтаа шууд очно. Ийм механизм бий болгоно гэж байгаа. Энэ заалт бол байх ёстой байсан. Яагаад тэгэхээр аж ахуйн нэгжтэй энэ заалтан дээр маргаад идэг байхгүй. Та нарын буруу штэ. Та нарыг яаж явуулж яах юм бид нар яаж сайжирсан ингээд асуухаар бид нар ч мэдгүй. Тэгэхээр одоо бидний хувьд аж ахуйн нэгжийн хувьд бол энэ хуулийг дэмжиж одоо хараад байхаас хүлээгээд байхаас өөр байхгүй. Ядаж л одоо ингээд энэ нэг заалт ч ихсэн урагшилж байгаа юм нэг ч ихсэн алхам шүү дээ тий. Тэгэхгүй бол одоо бүх юмны буруутай халзан бүрхтэй болно гэдэг чинь зүгээр бид нар чинь газрын хавар элементийн нөөц ирээдүй баялаг сангал бий болгож байгаа хүмүүс тийм.
За тэгвэл нэг ямар ч байсан тэр шинэ хуулинд явахд хуулийн өөрчлөлтөнд ямар ч нэг тийм заалт явж байгаа юм байна. Тэр үгээрээ батлагтаасаа гэж ингэж бодож байна. За битэрий цаг одоо та тэр чинь 3 минут үлдсэн байх шүү. Би зүгээр энэ нэвтрүүлгийг төгсгөл би бас нэг та бүхэндээ мэдээлэл хүргэе гэж ингэж бодсон. Тэр нь юу гэхээр одоо энэ нэг тэмцэгч нэртэй, эх оронч нэртэй улсууд одоо өчигдөр бүр өнгөө ороод тэнд нөгөө зэсийн баяжмлын замыг хаалаа штэ. Өөрсдөө сошиалаар лайв маяг явуулаад галзуурцгааж юм лээ. Ашгүй тэр өдөр нөгөө өчигдөр чинь засгийн газрын хуралдаантай өдөр байж таарад тэгээд тэн дээр бас энэ асуудал яригдсан байна. Тэгээд дамжин цайд гарч ирээд ийм мэдээлэл өгсөн. Өчигдөр тэр хурал дээрээс гарч ирээд дөнгөж сая засгийн газрын хуралдаан дээр ерөнхий сайд, хууль зүйн дотоод хэргийн сайд, амар сайханд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хууль хувьс хориг саад хийгчдэд хариуцлага тооцох тухай тусгаалга үүрэг өглөө гэд ийм мэдээ хийсэн. Тэгсэн чинь ашгүй одоо өнөөдөр сая одоо манай нэвтрүүлэгч чинь 1 цагт бичигдэж байгаа. Дөнгөж одоо 12 цагт оюутлага төслөөс юу гаргасан байна? Мэдээлэл гаргасан байна. Ашгүй тэр зам нээгдэж. Тэгээд оюутлага төслийн тэр мэдээлэл дээр ингэсэн байна. Баяжмлын экспортын цуваа хэвээ явж эхэллээ. Монгол улсын эдийн засагт эргэлдэж буй 3 төвөг тутмын нэг нь уул уурхайн салбараас орж ирж байна. Оюутлага үйлдвэр нь үзэр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтэнд оруулж шууд улам дам нөлөөллөө эдийн засгийн 13% бүрдүүлж байна гэж ингэж мэдээлэл гаргасан байна. Тэгэхээр одоо энэ бол их сайн мэдээ байна. Энэ засгийн газар чинь одоо яг хүсээд тийм ээ энэ аливаа юм цаад болоод байгаа юмыг бол зогсоо яаг үл чаддаг юм биш шүү дээ. Энэ тийм ээ. Тэгээд одоо энэ мэтээр ингээд бусад төслүүдэд хамгаалж ажилласаа гэж одоо эргэн өмнөхөө хувьд би хүсэж байна. Засгийн газраасаа ингээд манай нэвтрүүлгийн цаг өндөрсөн байна. Ингээд таны одоо энэ төсөл таних явахтай одоо Монгол улсад хэрэгтэй энэ чухал төсөл цаашаа хурдан яваасаа үр ашиг өгөөсэй гэж ингэж хүсэж байна. Таны хамт олонны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Би нэг сүүлийн үг. Тэгээ уучлаарай. Ер нь яг хин нэгнээс тогтолцоо хүсээд дэлхийн жишг ер нь бол уулуурхайн том компаниуд байна л да тий одоо үндсэн дамсан корпорациуд. Энэ хүмүүс одоо орон нутгатайгаа яаж ингэж яах вэ гэхээр ерөөсөө орон нутгийн иргэд нь ойлгох хэрэгтэй юм байна. Хин нэгэн хүн, хин нэгэн эрх мэдэлтэн, хин нэгэн хүн ингээд өөрчлөлт хийж реформ хийх богино хугацаанд айгүй хэцүү. Тэ? Компани өөр өгөөжийг шууд эргүүлэх гэж одоо нэг хуулийн заалт орох гэж ямар удаан процесс явж байна те. Энэ ингээд харахад ойлгомжтой. Тэгэхээр дундын шийдэлд хүрдэг ганцхан гарцсан нь ерөөсөө компани нь өөрөө уян хатан байдаг байхгүй юу? Ер нь компаниуд чинь өөрсдөө тухайн орон нутгийн иргэдэд хүндэтгэж тэр орон нутгийн иргэдтэйгээ ажиллах учраас компанитайгаа уян хатан ажиллавал нөгөө талаас компанич бас уян хатан ажиллаад ингээд дундын шийдэл гарцаа олдог ерөөсөө. Тэгэх хуулийн заалтууд, тэгэх эрх зүйн орчин бол Монголд байгаа шүү дээ. Тэгэхээр хамтын гэрээгээд өнөөдөр тэр яриад байгаа зүйл чинь ч гэсэн ерөөсөө тэрний механизм хөшүүрэг юм байгаа шүү дээ. Орон нутагт орж өгөх одоо бусад бүх тэр яриад байгаа зүйлүүд чинь тийшээгээ суугаад өчөж болох механизм байхгүй. Тэгэхээр одоо дахиад л хэлээ хилцээр дүрж болохгүй юм гэж байхгүй, ойлголцож болохгүй юм гэж байхгүй. Нөгөө талаасаа бид нэр хүний үг хэлэх эрхчлөлөг хаахгүй. Тэмцэл эсэргүүцэл байх ёстой. Лайв байх ёстой. Бид нар бол тэднийг байлгана угаасаа. Гэхдээ одоо тийм бүтээлч харилцаа хилцээр явагдахдаа одоо тэр хуулиар болон хин нэгэн одоо ус төрчид юм уу хилээд болохгүй байгаа зүйл чинь хамгийн түрүүлээд хийж өгөх юм одоо үйлдэл гаргах хамгийн хурдан үйлдэл гаргах нь компани тал нь байгаа. Сошиал эзэмших тал нь байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг л их сайн ойлгосоо л гэж л дамжуулъя да. Баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзцараа түр баяртай.